За өнөөдрийн мэрэг болохоор ерөнхийдөө бол би хувийн уншлага дээр асуусан асуултуудыг бодоод үзэхлээр хамгийн олон давтамжтай асуугдсан асуулт бол тэр хүн яг одоо чиний талаар юу гэж бодож байна вэ гэдгийг зөвхөн тийм л асуулт. Тэгэхээр амар ингээд нуршаад ахгүй зарим. Олон сэдвийн талаар нуршаад ахгүй. Зөвхөн энэ сэдв дээр. Тэгээд яг хайрын уншлага учраас хайрын уншлага дээр тэр хүн таныг юу гэж бодож байгаа гингүүт маш олон төрөл байдаг учраас би ер нь хайрын уншлагыг бол нэг 4 хуваач гэж бодоод идэв. Тэм учраас энэ удаа бас өмнөхтэй ижилхэн 4 хуваагаад группүүдээ бол 4 хуваана. Мэдээж энэ хөзрөөр угаасаа сонголтоо хийнэ гэж би ярьж ирсэн. За ийм 4 сэдв. Ийм 4 групп сэдвэг нь. За тэгээд ингээд харж байгаачлан Buttercup. За харагдчихэв үү? Уг нь миний камер сайн л бичих хэрэгтэй даа. За Holy Hawk Ambition гэдэг үзэр байна. Ой гэж үзүүлэх хэрэгтэй. Би яагаад ийм амар урт хумс хийлэгцэн бэ гэхлээр би нэг юм TikTok-ийн бичлэг хийх гээд. За тэр ч яах. Гэтэ яг хийх хэсэг нь тодорхойгүй л байгаа л да. Юм хийвэл урт хумстай явуулах юм болов уу гэж бодоод. Пиони. За дөрөв дэх сонголт нь Космос гэдэг амар гоё цэцэг байдаг шүү дээ. Яа улаан өнгөтэй. Би зурсан байхгүй юу зургийг. Амар гоё цэцэг байдаг. Гэтэ энэ цаана нь л юм шиг байх юм. Гэхдээ олон төрөл байдаг баха. Манай байрны гадаа ургатай шүү дээ. За тэгээ сайхан сонголтоо хийгээрээ гоё төвлөрж байгаад хамгийн гол нь сонголтоо хийж чадахгүй байвал биеэ мэдрэх хэрэгтэй. Чиний бие чинь ямар хариу үйлдэл үзүүлж чинь чи тэр нэг үзэрлүү нэг бүрчлээ ингээд сонгосон дээр юм шиг надад санагддаг байхгүй. Ягаад гэвэл хүн яг хамгийн анхны харсан үзрээ гэхлээр заримдаа хүн чинь нөгөө нэг тархиныхаа бүтцээр яг зөвхөн голыг эхэлж харах гад байдаг ч юм уу те. Эсвэл сэтгэл санаа жоохон гундуу байвал хамгийн сүүлийн үзрийг сонгох гээд байдаг ч юм уу те. Сэтгэл зүй болон тархинаас юм хамааралтай сонголт хийх гээд байдаг болохоор хамгийн зөв сонголтыг хиймээр байвал хүзэр болгон дээр нэг бүрчлэн сайн төвлөрөх хэрэгтэй. Хамгийн гол нь биеэ сайн сонсох хэрэгтэй. Таны бие чинь энэ хүзэрт ямар хариу үйлдэл үзүүлж байна. Энэ хүзэрний бас тухайн энерги гэж юм байгаа шүү дээ те. Угаасаа ингээд нийт материалыг бүх зүйлүүд өөрийн гэсэн энергитэй байгаа, өөрийн гэсэн хөдөлгөөнтэй байгаа. Одоо жишээ нь та энэ хүзрийг ингээд барьж чадахгүй хэмжээний болгохын тулд эн чинь дотор нь айгүй олон ид гэсэн юм хөдөлгөөн хурдцтай хамгийн хурднаараа ингэж хөдөлж байгаа хөдөлгөөн юм бодит зүйлийг бий болгож байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийн гэсэн энергитэй байж тарнаа да. Энийг чинь бүтээх явцад бас хүмүүсийн энерги хоримтлагдж байгаа тийм үү. Энийг одоо ингээд хэвлэх, дээр нь зургийн зурах, тэг ингэж нэр өгөх гэдэг тэр бас юм тухайн хүний ямар хүний гар хөрсөн, тэр хүний тухайн үеийн сэтгэл ямар байсан те тэр энергиуд ингэж нөлөөлж идэг. Одоо би энийг өөртөө ингээд аваад би өөрийнхөө энергиэр ингээд сэнэглээд та нарыг үзэж өгөхийн тулд ингээд суглаж гаргаж ийн гэдэг бол бас би миний энерги оролцсон байгаа. Тэгэхээр ийм их энергийн ийм өөр давтамжтай зүйлүүд байгаа учраас таны бие ямарваа нэгэн өөр хариу үйлдэл үзүүлдэг байгаа байхгүй. Яагаад гэвэл та чинь өөрөө бас энерги их үүсвэ шүү дээ.
Тэнгүүд хүзэр болгон дээр яг гоё ингээд төвлөрөөд. За одоо жишээ нь би энэ Buttercup гэдэг хүзэрлөө ингээд харлаа. За ямархуу мэдрэмж төрж байна. За температур бол бүлээн байна. Би жоохон ингээд ирүүс хийж гин үү те. Би чи хөнгөн мэдрэмж авч гин үү? Таны яг ингээд зүрхэнд чи яг ямархуу мэдрэмж төрж гин? Тийм амьсгалахад хэцүү байна уу? Яаж юм? За дараагийн үзэрлүүгээ ингээд орё. Дараагийн үзэрлүүгээ ороод ингээд амьсгалаад үзгээд амьсгал чин гоё урсж гин үү? Таны энэ дотор чин гоё дулаахан мэдрэмж төрж гин үү? Яаж юм? Гэт ингээд энэ мэдчлэн сайхан ингээд хүзэр болгон дээр мэдрээд үзэн. Тэгээд хамгийн гоё дулаахан халуун мэдрэмж зүрхний чинь яг энэ гол руу яг энэ бие чинь төв рүү ч юм уу те жоохон юм зүрхний чинь гол руу юм дулаахан нэг тийм халуун цай авахар нэхгүй ингээ халуун мэдрэмж авдаг та тэрэн шиг юм халуун мэдрэмж мэдрэгдээд тэгэд бие чинь нэг жоохон ингээ хөнгөө өргөжэвэл ерөнхийдөө бол зөв сонголт гэсэн үг. Хамгийн за яг ингээ тэрийг мэдрэхэд ер нь бол хэцүү. Тэр үнэхээр юу ч мэдрэхдэггүй байвал амьсгалаа мэдрэх хэрэгтэй. Амьсгалаад үз. Амьсгалангууд та алин дээр нь ингээ таны амьсгал чинь илүү ингээд гоё тааваараа зөөлөн байна. Арай хөнгөн байна. Одоо нэг хүн чинь нэг юм сэтгэл зүй хэцүү үед нэг амьсгалахаар нэг юм амьсгаад давчтаад ч юм уу нэг хоолоо нэг юм боогоод байгаа ч юм шиг те. Амьсгалахад хэцүү болдог штэ хүн ууралж муурлахаараа. Хүн чинь нэг юм ад жаргалтай үедээ ингээд нэг юм амьсгаланч зөөлрүүд нэг гоё болдог те. Тэрэн шиг нэг тийм гоё амьсгал чинь юм зөөлөн мэдрэгдээд байвал бас сонгож болно. Хүзэр болгон дээр сайн төвлөрөөд үзэх хэрэгтэй. Тэгээд хамгийн онцгой мэдрэмж төрж байгаа хүзэр чинь мөн гэсэн үг. За эхнийхээ сонголт руу оръё. За ерөөсөө л ганц асуулт. Тэр хүн таныг яг одоо юу гэж бодож байна? Тэр хүн таныг яг одоо юу гэж бодож байна? Бац та би энэ дөрвөөс өөрөө бас нэг сонготмоор байгаа байхгүй. За тэр хүн таныг юу гэж бодож байна? За ерөөсөө л цомхон мэрэг олон үзэр татахгүй. Ерөөсөө л цомхон. Цөөхөн хүзэр тэгээд илүү өргөн утга. Ой. За. Хаяа амар сүртэй юм яриад өгдөө. Insight enlightenment. Тэр хүн таныг юу гэж бодож байна? За. Юу нь бол ойлгомжтой. За би нэг мөсөн биш дээ. Бүх үзэрнүүдээ сайхан цуглаж агаад. Тэгэд нийтэд нь тайлбарлана. Хувааж биш. Шууд нийтэд нь тайлбарлана. Тэгвэл танд илүү амар байх гэж бодож байна. За энэ бол гол үзэр гэж шүү дээ.
За юу вэ? За. За гол өдрөөс эхлэе. Таныг бол их жоохон хөвчээг цаваа сэргэлэн хөдөлгөөнтэй олж авахд айгүй хэцүү. Нэг тийм өөрт нь олдохгүй байгаа зүйлтгүүн юм амар дуртай байдаг штэ. Одоо жишээ нь тийм уулзъя гэхлээр нэг жоохон их зан гаргаад идэх ч юм уу. Гэхдээ тэр нь бол яг их зан гэдэг утгаас биш, зүгээр л тантай ингээд цаг хугацааг өнгөрөөхийг айгүй хүсдэг. Гэхдээ нэг л тийм таныг олдохгүй, нэг л үн цэнтэй байгаад идэг. Тэр хүний хувьд бол та маш үн цэнтэй, хэл хязгаараа хүмүүст тогтоож чаддаг. Ганцаараа бүх зүйлийг даван туулах хүсэлтэй, тийм бие даасан. Тэгээд маш тийм амбицтай гэхээсээ илүү айгүй тийм за их зантай гэдэг үгний яг юм эерэг утга нь байгаад байгаа байхгүй юу? Та одоо нэг их зантай гэдэг үнийг бол хоёр хувааж байгаа штэ. Нэг нь болохоор таны одоо байгаа байдал те амьдралд олж авсан зүйл, хүмүүстэй харилцсан харилцаа, өмнөх дурсамжууд, тэр хэцүү байдлуудаас яаж гарч исэн, юуг бий болгосон, яг одоо таны өөрийн чинь бий болгосон зүйлс юу юм? Тэр чинь нэг тийм мундаг биш те, тэр чинь нэг тийм амжилттай биш байгаа мөртлөө их зантай байна гэдэг бол сөрөг утга болчихж байгаа байхгүй юу? Харин та угаасаа хийцэн, чадцсан, өөрийгөө чаддаг гэдгийг мэддэг учраас өөртөө итгэлтэй. Энэ чинь бол арай эерэг утгатай их зам болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр таныг бол айгу тийм эерэг талтай юм бардам те? Тийм бардам. Яг гоё үг олцсон шүү. Тийм бардам, амжилттай, ухаалаг, маш ухаалаг. Тэгэд гол нь таныг бараг ингээд манифест хийжсэн хүн муу юм байна гэж боддог те. Ихэнх зүйлийг оюунаараа бодож хийдэг. Ер нь нэг сул амтай бол биш. Нэг тэгж олон юм яриад элдв шалдаг юм яриад байдаггүй. Нэг тийм онц ноцтой хэрэгтэй зүйлд анхаарлаа хандуулна гэхээс биш, нэг тийм жижиг сажигтэй нэг өдөр тутмын юмд анхаарлаа нэг хандуулдаггүй. Жижиг сажиг асуудлуудыг бол зүгээр ингээд чимээгүй хөнгөн ингээд өнгөрөөчдөг ч гэх юм уу тийм хүмүүс ч ер нь бол нэг хөдлөл амар амархан амжилтанд хүрчдэг тийм хүмүүс байдаг байхгүй юу? Тэнгүүд таны хувьд болохоор одоо яг нэг юм дахин төрөлтийн үе байгаа. Таныг бол шинжлэгдэж байгаа, өөрчлөгдөж байгаа гэж бол харж байна. Тэгээд хоёр одоо нэг уулзаад удаагүй юм уу? Эсвэл тантай уулзаагүй юм уу?
За яг мэдээж тэр хүний бодол гэхлээр мэдээж уулзсан хүний л асууж байж таарна л та. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр хүний хувьд та айгүй тийм шин хүн байна. Тэгэд их итгэл найдварыг тааж байгаа энэ харилцаанд гэхдээ яг танд бас нэг юм ганцаараа ингээд бүх зүйлийг туулах юм шиг бусад хүмүүс нэг тийм итгэж чадахгүй энэ хүн яг над шиг ингэж сэтгэж чадахгүй над шиг ингээд яг ийм өөрөөр бодож чадахгүй гэж боддог ч юм уу. Та ингээ хүнд асуудлаа яриад тэр хүнийг шийдүүлнэ гэдэгт итгэдэггүй. Хэцүү зүйл тохиолдоход би өөрөө болгоно. Би өөрөө болгосоор ирсэн. Өөрөө чадна гэдэг тийм бат итгэлтэй. Та өөрөө угаасаа тийм мундаг хүн. Гэхдээ энэ дээшээ гарч ирсэн учраас энэ нь таныг амжилтанд хөтэлдэг гол зүйл учраас энэ дээр бол нэг санаа зовоод байх шаардлагагүй. Энэ үзрийг харж байна уу? Энэ хоёр хамт гарч ирсэн шүү дээ. Тэгэнгүүт энэ болохоор таны нөгөө ганцаараа яг ингээд зүтгээд явдаг тий. Нэг дайрангуут яг амжилтанд хүрэхээр энэ хардаа морины сүлийг харж байна өнгөөр гялалцсан. Өнгөөр алгалцсан. Маш хурдтай давхиж байгаа. Тэгэхээр таны тэр энергийг яг тэр амжилтанд хүрэх тэр энергийг энэ хүзэр авалж байгаа хгүй. Энэ хүзэр дээр болохоор та бас тэр чин хаяа ингээд ихтэйд ирэхлээр та яг ганцаараа ингээд бүх зүйлийг болохгүй тэрийгээ ингээд балансыг алдаад ихтүүлээд ирэхлээрээ та бүх зовлон өөрөө үүрэх шаардлагатай болдог. Яг энэ энерги чинь сул тал нь болохоор та ийм хэцүү үедээ үргэлж ганцаараа байх гэдэг ганцаардах гэдэг нэг тийм сул талтай. Гэж бол тэр хүн боддтой мэн. Гэтэ мэдээж энэ бол зөвхөн тэр хүний бодол ч дээ. Тэгээд авахыг аваад хаяхыг хаяна үсттэй. Гэдэг шиг. За тэгээд энэ дунд тэгээд аль нь үнэн байна? Хэрвээ яг таны өөрийнхөө хүнтэй таарч байвал та гоё комент хэсэгт бичээрэй. Надтай яг ийм зан чанарууд нь яг таарсан. Тэр хүн яг миний талаар яг энийг нь зөв бодсон байна гэх комент дээр бичээд үлдээгээрэй. La Descent. Вау. Энэ ямар сонирхолтой хоёр. Энэ хүүхэнтэй амар адилхан харагдаад ах юм. Энэ нөгөө нэг дотоод хүүхд рүүгээ ингэж ордог. Утгатай хүзэрлэн л та. Дотоод өөрөө юм тэр яг гол мөн чанарлуугаа ингэж орж байгаа. Гэхдээ энэ буруу харж гарч ирсэн. Энэ бас буруу харж гарч ирсэн. Энэ болохоор энэ хүзрийн утгыг бол би ингэж тайлаад байдаг байхгүй юу? Одоо энэ тайлаад байдаг ч гэж угаасаа тийм утгатай. За. Ямар ч байсан би ингээ хаяа жоохон юу яагаад гэдэм аа. Айгу хитрхи их юм боддог болохоор бодлынхаа төөрөгдөл жоохон орох гээд байдаг шүү. Ямар ч байсан энэ хүзрийн утга болохоор энэ дээд хүчнүүдээсээ ингэж мэдээлэл авж байгаа чиглүүлэг авж байгаа. Тэгээд өөрөө ингээд энэ
жирэмсэн байгаа нь хамгийн гол нь болохоор хүний нөгөө жирэмсэн энерги одоо эмэгтэй хүн юу нь яагаад жирэмсэлдэг гэж бодож байна. Тэр эмэгтэй хүний тэр жирэмсэлдэг шалтгаан эрэгтэй хүнээс яагаад тэгж ялгаатайгаар жирэмсэлдэг юм. Тэр шалтгаан нь болохоор угаасаа эмэгтэй хүн гэдэг бол хөлдөг, үйлдэл хийдэг, тэ урагшаа давшдаг тийм биш. Яг юм юмыг хүчээр болгох гэж үздэг ч юм уу те. Тийм энерги биш. Ерөөсөө л өөрлөгөө дууддаг. Жирэмсэн хүн ер нь бол нэг ингээл амар хурдтай гүүж мүгээл те. Ямарваа нэг юмыг айгүй их ингээд ачаал авч хийх гэхээсээ илүү бусдаар туслуулж те. Бусдыг хайрлж, инэрж, бусдад тэр хайрыгаа ингээд түгээж идэг. Нэг жирэмсэн хүнтэй бол царных гоё юм хайрын мэдрэмж авдаг та нэг юм гоё. Нэг гоё юм. Юу нэг юм үгээр хэлшгүй нэг гоё тийм гэгээлэг энерги цацарч идэг штэ. Тэгээ тэрийг чи нөгөө нэг pregnancy glow гэдэг байгаа штэ. Тэгэнгүүт тийм нэг сайхан энергийг бусдад түгээж тэр түгээж байгаа энергиэрээ бусдыг өөрлөгөө ингэж татчихэдэг. Тэгэж эд баялаг те бүхэл зүйлийг өөрлөгөө ингэж татдаг энерги байгаа байхгүй юу. Жирэмсэн хүнд ч одоо ингэж өөрөө бүх юмыг хийх гэхээсээ илүү хүмүүс ингэж алей ингэж юу ачих та яшээ суучих ч гэдэм үү те. Одоо ингээд хүнс мөнс одоо энэ баялаг гэдэг зүйл чинь энэ хүүхдтэй дагаад бүх зүйл ингээд ирж идэг те. Жирэмсэн хүний одоо нэг тийм байр байдал бол угаасаа ингээд эмэгтэй хүний төрлөх зан чанар юм аа. Зөвхөн эмэгтэй хүн юм уу гэж бас ярих нь бас тийм ч оновчтой биш л те. Тэгэхээр эрэгтэй хүний дотор эмэгтэй хувилбар байдаг. Тийм учраас яг тэр утгаар нь бодоод үзэх юм бол хүн болгоны дотор энэ жирэмсэн хүний энерги байх ёстой байхгүй юу? Одоо энэ хөзөр дээр жишээ нь ингээ 3 эмэгтэй хүн байгаа байхгүй юу? Энэ хүн нь болохоор ингээд өөрийнх нь хүч чадлыг ингээд илгэндээ тэрсэн. Энд болохоор ингээд тэнгэр өвөг дээдсээсээ ингээд юм гуйж байгаа байдалтай, авж байгаа байдалтай. Аваад одоо тэр энергийг аваад энэ хүч өөрийнхөө хүч чадлыг ч гэсэндээ ойлгох. Энд болохоор хүлээх. Одоо энэ жирэмсэн гэдэг чинь бас юм хүлээлтийн энергийг агуулж идэг. Тэгэнгүүт яг энэ гурвыг ингээд хооронд нь холбож ярих юм бол маш гоё утга гарч ирж байгаа байхгүй юу? За нэг одоо юу гэж тайлбарламаар юм те. Энэ үзэртэй бас ингээд уялдуулаад бас энэ гурвыг тайлбарлаж болно. Бүр гоё ингээд нэгт нарийн тайлбарлыг гэвэл. За хүн өөрийнхөө өгөгдлийг өөрийнхөө дотоод шалтгааныг энэ амьдралд юу хийж бүтээх гэж ирсэн тэр гол тэр цөм өөрийн мөн чанарыг олохын тулд өвөг дээдсээсээ эхлээд асуух, тусламж хүсэх, чиглүүлэг авах. Тэгээд өөрийнхөө энэ хүч чадалд итгэх, өөрийгөө олох. Тэгээд хүлээх. Зөв цаг үеийг хүлээх гэсэн ийм 3 шат амжилттай явж байгаа байхгүй. Одоо жишээ нь за бодоод үзье. Чи ингээд өөрийнхөө мөн чанарыг олох гээд байлаа гэхэд чи өөрөө яг одоо ийм ертөнцийн одоо энэ бодит ертөнцийн өдөр тутмын ажил үйлэндээ ингээд сатаарснаас болоод энэ ч маш олон зүйлүүдэд өртөж байгаа хүмүүсийн энергиуд энэ одоо энэ нийтийн энерги нийтийн ухамсарын асуудлууд энергийн зөрчилдөөнүүдэд байнга өдөр тутамд өртөж байгаа. Тэгэнгүүт ингээд чиний тэр дотоод мөн чанар чинь ингээд
тойл байлаа гэхэд тоосонд дарагдаад харагдхаа болцсон ийм үед чи өвөтэй эзэсээ те тэнгэрээс те өөрөөсөө илүү тэр дээд хүчнүүдэд өөрөөсөө бүр ингээд дээшээ хязгааргүй тэр хүчнүүдээс тусламж авч ээж тусламж авахаас өөр аргагүй болж байгаа байхгүй яагаад гэвэл чамд үнэхээр тэр толиг арчих альчуур нь байхгүй байвал чи мэдээж өөр хүнээс миний энийг арчаад өгөөч гэж гуйхан тодорхой шүү дээ. Наад захын одоо ингээд айгүй амархан утгаар ойлгох юм бол тэгэхгүй бол чи ингээд чамд альчуур байхгүй бол хизээч тэр толиг чи өөрөө арилгах боломжгүй байхгүй. Тэгэхээр чамд тэр альчуур буюу тэр энд тойл байгаа юм байна. Энэ тойл ингээд тоосон дарагдаад харагдхаа болцсон юм байна. Энийг би юугаар арчих уу? Ямар альчуураар арчих уу гэдгээ хүн өөрөө угаасаа олж мэдхэд маш хэцүү. Тэрийг олоод арчин гэдэг бол бараг боломжгүй. Тийм болохоор эхлээд тэр дээд хүчнүүдээсээ тусламж аваад дараа нь энэ өөрийнхөө энэ гол нь дээд хүчнүүдээсээ тусламж авлаа гэхэд бас юм тэнцвэр хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Чи ингээд зөвхөн дээд хүчинд итгээд явчих юм бол тэр чинь мухар сүсэг болчих учраас өөрийнхөө хүч чадалд бас давхар ингээд итгэж явах хэрэгтэй. Өөрийнхөө доторх потенциалд те би бас энэ дээд хүчнүүдийн нэг хэсэг нь юм гэдгээ бас ойлгож ухамсарлаж явах хэрэгтэй. Тэгжээж энэ чинь ийм тэнцвэр үүсэж байгаа. Тэгээ хамгийн гол нь хүлээцтэй байх. Хүлээцтэй байх гэдэг бол бүр бүх зүйлийн түлхүүр байгаа байхгүй юу? Тийм ч учраас энэ эмэгтэйд төстэй байгаах гэж бол би бодож байна. Хүлээлт гэдэг бол бүх юмны түлхүүр байгаа. Чи одоо ингээд өвгд эцээсээ тусламж хүслээ, өөртөө итгэлээ те өөрийнхөө хийж чадах зүйлийг хийгээд яваад байна. Гэтэ хүнд яг төвчээр хүлээлтэл айгүй их дутагддаг байхгүй юу? Одоо жишээ нь чи 1 хоног бясалгал хийлээ, 7 хоног бясалгал хийлээ, сар бясалгал хийлээ. Тэ өдөр болгон сүү өргөж гин. Тэнгүүд хүн дундаас нь цуцаад болох юм бол ямар ч үр дүнгүй болох нь ойлгомжтой. Дахиад шинээр эхлэхээс өөр аргагүй болох нь ойлгомжтой. Тэгэхээр тэр зүйлийн үр дүнг авна гэдэг бол хүлээлт, төвчээр, тууштай байдал байж таарж байгаа. Тэнгүүд жирэмсэн хүн жишээ нь хүүхдэд төрүүлэхийн тулд хүлээхээс л өөр аргагүй болж байгаа шүү дээ. 9 сарыг тэр чинь гээд хүүхдээ гэцэндээ тэгээд хүлээгээд тэр доторх байгаа зүйлээ ингээд төвчээртэй ингэж үргэлж юм хүлээлтийн байдалтай. Угаасаа нэг тэр зүйл тэр хүүхдийг ингээд биеэсээ төрүүлээ тэр амьдралыг бий болгохын тулд нэг зүйлийг бий болгохын тулд хүлээхээс өөр аргагүй. Тим энергийг харуулж байгаа учраас чи үнэхээр тэр нэг өөрөөсөө тэр амьдрал тэр хүүхдийг гаргаж байгаа юм шиг өөрийнхөө тэр гол доторх мөн чанар потенциалыг бий болгож тэрийг ингээд тэрнийхээ эд шидийг үзэхийн тулд хүлээхээс өөр аргагүй. Цаг хугацаа өг, хангалттай цаг хугацаа өг. Тэгээд за энэ хөзөр дээр айгүй их юм тайлбарлчлаа. Ягаад гэвэл энэ бол айгүй миний дуртай сэдв баггүй юу? Тэгээ яг энэ хоёр хөзөр ингээд хамт гараад ирсэн надад үнэхээр гайхалтай сонин санагдлаа. Тэгээд доошоо харсан байна гэдэг бол та энэнийг ойлгоогүй явж байгаа шүү. Яг тэр хүний бодлыг асууж байгаа ч гэсэндээ энд бол би таныг бол бүр ингээд танд бүр юм тусгаалan зөвлөгөө тусгаалan танд ингэж хэлж байгаа мессеж байна гэж бол би ойлгож байна. Яг энэ тэр хүний мэдээж тэр хүн таныг одоо иймэрхүү юм асуудалтай байгаа гэдгийг бол шууд бодож чадахгүй учраас танд бол цаанаас бүр ингээд заавал өгөх ёстой гэсэн мессеж бол ирсэн байна гэж харж байна. За. Тэгээ таныг бол их гоё юм цэвэр цэмцгээр одоо альва зүйлд айгүй гоё юм цэгцтэй хандаж чаддаг тийм хүнд сөрөг энерги түгээгээд байдаггүй хүнд ингээл нэг энэ ингээ болж ботгүй өчтөр би ингэсэн чи ийм хэцүү юм болоод
Өстой найзд амар хэцүү байна гэж ингэж ярьдаг хүн биш. Та ерөөсөө л нэг тийм гоё зэгцтэй. Тийм өөртөө итгэлтэй нэг тийм юм гоё классик хүмүүс байдаг штэ. Ингээд нэг тийм айгуу гоё соёлтой тийм гоё хүн гэж бодд юм байна. Тэгээ танд их энэ харилцаан дээр их итгэл найдвар өгж байгаа. Таныг маш хөвчээг гоё гинэн цайлган тийм хөөрхөн яг гинэн цайлган гэдэг утгаасаа илүү юм хүүхчиг юм гоё цэвэрхэн ийм цоглог гоё гэрэлцсэн энергитэй тийм хүн гэж бодож байна. Тэгэхээр таныг нэг талаас бас юм хүүхчиг цоглог юм шиг мөртлөө нөгөө талаас бас бүх зүйлийг ганцаараа чадхаар тийм мундаг хүн. Тэг гол нь энэ харилцааг их удаан хүлээж исэн, манифест хийж исэн тэр гоё хүн маа мөн гэж боддог гэж хэлсэн. Ингээд багцлаад хэлэхэд бол нэг иймэрхүү байна. За баярлалаа. Дараагийнхаа групп руу орё. За ингээд 2 дахь группийнхаа уншлага руу орё. За 2 дахь групп маань энэ хүзрийг сонгосон хүмүүс байх учиртай. Тэр хүн таныг юу гэж бодож байна вэ? За ойлгомжтой.
тэр хүн таныг юу гэж бодож байна вэ? Ямар их юм гарч ирж байна. Таны талаар маш их юм боддог хүн байна да. За. За маш тодорхой танд тайлбарлах гэж оролдъё. За. Aries таныг бол баг зэргийн зөрүүд аливаа нэгэн зүйлийг арай жоохон түрэгдэх гээд байдаг, юмыг арай жоохон хурдан дүгнэх гээд байдаг ч гэдэг юм уу. Эсвэл айгу хурдан шийдвэр гаргаад тус тас гэд явцдаг тиймэрхүү. Таныг бол одоо жоохон зогсоод жоохон юм урагшаа ингээд яарад шууд үйлдэл аваад явхаас илүү баг зэрэг ингээд тайвшраад ингээд зогсвол зүгээр юм уу? Нэг тийм жоохон юм сандарсан энерги орж ирэлээ л та. Тийм. Тэгээ хүмүүстэй ингээд нэг юм хэрэгцээгүй хэрүүл орол өртчих гээд байдаг. Ойрын үед жоохон хүмүүстэй нэг харилцаа түр тар хийгээд нэг юм харилцаан дээр асуудалтай байгаад байгаа гэж боддtiin мэн. Таныг бол нэг юм жоохон тийм худлаа ярих гадах ч юм уу, эсвэл нэг юм худал ихтгэл үнэмшилтэй байх гад ч юм уу. Жоохон нэг тийм хүмүүстэй нэг учраа олохгүй тиймэрхүү байдалтай. Энергийн хувьд бол жоохон тэнцвэржүүлэх шаардлагатай. Энергийн хувьд бол бага зэрэг эдгэрэх шаардлагатай буюу. За би ингээ жоохон камера холдуулж байгаа. За тэгэхээр одоо байгаадаа сэтгэл хангалуун биш байгаагаас болоод өмнөх харилцаа болон өмнө нь байсан аз жаргалтай мөчүүдээ их дурсдаг. Тийм гоё эрх чөлөөтэй өөрөөрөө тааваараа гоё байж чадахгүй байгаа юм. Тийм жоохон гацалтын энерги орж ирж байна. Өөрийнхөө гол замаас хазаасан, өөрийн амьдралын зорилгоос жоохон хазаасан байдалтай. Энэ хоёр бол надад энэ хоёр гэж энэ гурав бол их холбоотой санагдаж байна. Энэ гурван хүзрийн энерги маш холбоотой байна. Өнгөрсөнд тэр нэг байшингийн хаалга руу ороод тэр аз жаргалтай мэдрэмжийг авах гээд байгаа тэр өнгөрсөндөх тэр зүйл рүүгээ эргээд байгаа учраас одоогийн тэр эрх чөлөөтэй байдлаа хаагдуулаад байгаа. Энэ бол угаасаа ойлгомжтой шүү дээ. Чи өөрөө
одоогийн нөхцөл байдлаас аз жаргал авч чадахгүй байгаа тохиолдолд ер нь өнгөрсөн рүү хүн иргэдэг. Өнгөрсөнд болсон аз жаргалтай зүйлсүүдээ санан дуусдаг. Энэ бол нэг тийм сайхан зөв энерги бол биш. Өнгөрснийг бодох болгонд үргэлж асуудал үүсч идэг. Чи өнгөрсөнд болсон муухай зүйлээ бодохоор яг тэр муухай мэдрэмжийг дахиж мэдэрдэг. Чи аз жаргалтай зүйлээ бодохоор чи одоогийн аз жаргалаа мэдрэхээ болж эхэлж байгаа. Яг тэр хоёрын энэ аз жаргалтай байдлаа мэдэрч чадахгүй байгаа тэр тохиолдол нь тань дээр байгаа. Тэгэхээр та үргэлж өмнөх турсамжуудаасаа жаргалтайнуудыг нь түүж бодоод байна гэсэн. Тэр үед би ингээд айгүй жаргалтай байж тэ. Тэр үед надад тийм зүйл байж тэ гэсэн байдлаар бодоод ахаар одоогийн тэр тийм гоё амьдралаас аз жаргалыг мэдрэх тэр эрхээ боогдуулаад байгаа багаар тэр бодлууд чинь. Тэр бодлууд чинь чиний одоогийн энергийг хүлээд байгаа, идээд байгаа гэж бол гарч ирж байгаа. Тэгэнгүүт тэр энерги чинь багаар ингээд хүлэгдээд жижигрээд тэр нэг өнгөрсөндөх за тэнгүү таны ингээд далд тухамсар тэгж ойлгоод байгаа байхгүй юу? За энэ хүн өнгөрсөндөө л аз жаргалтай байсан юм байна. Одоо аз жаргалтай байж чадахгүй юм байна гэдэг тийм тохиог багаар аваад ахаар тэр өөрийнхөө хүртэх ёстой аз жаргал, тэр явах ёстой тэр гоё замаасаа хазаад улам төөрөөд байгаа гэсэн үг. Тэр шалтгаанууд нь бүр эндээс эхэллээ. Тэгээ дараа л яг ингэж явж байгаа. Тэгээд яг ч энэ үзэрнээс нэг тийм тэр хүний бодол гэхээсээ илүү танд хэрэгтэй зөвлөмж энэ хүзрнээс гарч ирээд байгаа байхгүй юу? Өмнөх групп дээр бас яг тэгсэн. Тэгэхээр танд бас тусгаалan бас юм зөвлөмж өгж байгаа юм шиг байна. Таныг одоо юм нэг юм яагаад тэр хүн таны талаар юм сөрөг бодлуудтай байгаад байгаа вэ гэхлээр таны одоогийн нөхцөл байдал ийм л байгаа гэсэн үг юм. Занганд орсон юм шиг. Энэ бол мэдээж таны өөрийн бодлын занга гэж гарч ирсэн тий. Хэрвээ та энэ өөрийнхөө энэ өнгөрсөнд ачаануудаа хаяад бодлын занганаасаа өөрийгөө чөлөөлж чадах юм бол таны өөрийн чинь гол өгөгдөл бол их онцгой хувь тохиолтой хүн байна. Тэгээ танд ингээд сануулад байгаа байхгүй юу? Таны энэ сахиусан тэнгэр чинь чи өөрөө ийм сайхан хүн байтал энийг одоо жоохон анхаараач. Анхаарахгүй болвол аюултай нөхцөл байдалд орох гээд байна шүү. Нэг мэс өөрийгөө алдах вэ гэдэг анхааруулгыг өгж гин гэж бол би ойлгож байна. За тэр хүний яг таны талаарх бодлууд гэдэг бол маш их зүйл бодож байна. Таны талаар маш их зүйл. За би нэг гоё жоох ингээд дэлгээд өгөө. Эхлээд нөгөө үзэрнүүдээ тайлбарлачаад энэ хомигдсан байгаа үзрүүдээ дэлгээд тавихгүй бол айгуу том үзэр болохоор. За ерөнхийдөө бол тэр хүн таны талаар юу гэж бодож байна гэсэн чинь 14 хүзэр гарч ирсэн. 7 доош харсан хүзэр. Тийм 7 доош харсан хүзэр. 8 доош харсан хүзэр. 6 дээш харсан хүзэр байна. Тэгэхээр ерөнхийдөө бол таны талаар бодож байгаа зүйлүүдийнх нь 60% сөрөг. 40% нь эерэг. За сөргөөс нь эхлэе.
эрхчлөөгүй. Тийм гацсан энергитэй. Үнэн худлын ялгааг жоохон ойлгохгүй байгаагийн улмаас хүнд итгэж чадахгүй нэг тийм цайлган зангаа алдаад байгаа. Хүч чадлаа тэгээд давхар алдчихээн. Тэгэд өөрийнхөө ингээд хамгаалалтаа сулруулад байгаа учраас энергийн хувьд тийм аюултай эмзэг нөхцөл байдалд орсон. Өөрийгөө хайрлахгүй байгаа учраас байх ёстой газараа, байх ёстой хүмүүстэйгээ байх ёстой зүйлийг хийж чадахгүй байгаа. Яг өөрийнхөө ингээ хийх ёстой зүйлийг хийхгүй байгаа. Яг өөрийнхөө яг ямар хүн байх ёстой тиймэрээ байж чадахгүй байгаа гэж бол таныг харж байна. Түүний зөвлөгөөтэй бол бас их гоё уялдаж гарч ирж байна гэж бол би бодож байна. Харин эерэг бодлууд нь болохоор таныг тэр нэг юм гацаатай мэдрэмжтэй гацаатай энэ байдлаасаа бүр ингээд дахин төрөөд ингээд гараад ирэх юм боломжтой юм гоё тийм цэвэрхэн энергитэй тийм танаас бас уучлалт гуймаар юм шиг бусад хүмүүсийн өмнөөс энэ бусад ингээд таныг юм занганд оруулаад юм хэцүү байдалд оруулсан энэ бусад хүмүүс ч юм уу эсвэл өөрөөс чинь өмнөөс танаас уучлалт гуймаар байгаа. Өөрийн чинь өмнөөс танаас уучлалт гуймаар байгаа. Тийм мэдрэмжтэй байгаа юм тэр хүн. Яагаад гэвэл таныг одоо юм хэцүү байгааг чинь харахад бол тэр хүнд бас хэцүү байгаа байхгүй юу? Тэгээд айгүй их юм бодоод байгаа таны талаар яаж тус болох уу? Энэ хүн яагаад ийм байна? Өөний хүн чи айгүй ингээд өөрийн гэсэн тий чадaltaй тийм хүсэл тэмүүлэлтэй хүн байсан штэ. Гоё цэвэр гоё ямар ч нэг тийм муу санаа суугаагүй тий ямарваа нэгэн юм амьдралын тийм хэцүү зүйлүүдийг туулаад явж байхдаа ямарваа нэгэн тийм сэв суугаагүй тийм гоё цэвэрхэн ариухан тийм гоё хүн байтал одоо яг ийм жоохон хэцүү нөхцөлд орсон юм да. Эндээс нь одоо яаж гаргах вэ? Гэт өөрийг чинь бүр ингээ өөрөө чинь өмнөөс гоё уучлалтгүйгаад зүгээрээ ингээд бусад одоо ингээд чам муухай хандсан хүмүүсийн өмнөөс ч гэсэн уучлалтгүйгаад тэгэхээр ингээд уучлаарай чамд ийм ингээд нөхцөл байдлыг үүсгэсэнд чи чаднаа гэх тэ чи чаднаа. Чи бол өөрийгөө хайрлах хүчтэй. Чи бол өөрийгөө хамгаалах хүчтэй. Чи бол өөртөө ингээд эрхчлөөг бий болгоод өөртөө зам нэгээд явах хүчтэй. Чамд бол нэг тийм дахиад чи нөгөө гоё цайлган тий хүүхчиг гоё тийм зүйлээ гээд сэргээгээрээ тий энийг гоё нэг тийм яавал ч яад ингэсэн гоё урам зоригтой тий өөрийн гэсэн гоё хүч чадлаа олоод замаа олоод ингээд гоё яваасай гэж хүсдэг юм байна. За тэгээд та бүхэндээ ингээд гоё энэ хэцүү нөхцөл байдлаасаа гарах болтугай гэж өрөөё. Тэгээ таны энэ гол хүзэр болохоор ambition гэдэг хүзэр байна. Тэгэхээр танд бол та бол маш гоё юм амбицтай тийм
танд бүр ингээд дөрвөн юм цэцэг дэлбэлцэн гэхлээр таны бол хийж бүтээсэн зүйл маш их байгаа. Та маш их зүйлийг амьдралдаа зохицлоож бий болгож чадсан. Гэхдээ одоо л нэг жоохон хэцүү нөхцөлд байгаа юм байна. Энэ зүйлээсээ та гарах бүрэн потенциалтай шүү. Энэ уншлага дээр бол үнэхээр ингээд нэмэлт уншлага өгвөл өчмөр санагдчихээн. Тэгээд хувийн уншлага авахаар бол би хувийн уншлагын талаар мэдээлэл оруулсан байгаа. Тэгээд бас хувийн уншлага надаас авсан хүмүүс байвал ямар хуу байсан, хэр үнэн гарсан гэд гоё доор комент бичээд өгвөл надад их тус болно шүү. За тэгээд энэ группийнхан маань ингээд уншлага нь өндөрлөө байгаа. Тэгээд дараагийнхаа уншлага руу орцгоё. Яа нөрөө. Би нэг бабака бүс авсан. Тэгээд нэг зүгхээр нуруу өвдөөд, үгүй зүгхээр мөр өвдөөд, зүгхээ болохоор нуруу өвдөөд. Ингээд нурууга мөрөө тэгшлэмээр байдаг, нурууга тэгшлэмээр байдаг. Гэтэ ингээд тэгшгэн байгаа тэгшлээд байлгаад ахаар гол нь амар чилж өвдөөд. Тэгээд боловлчингууд би ингээд амар бүтээд суудаг болохоор нуруу өвдөөд. Тэгэхээр бас энэ аягүй төвчээр хэрэгтэй байна л да. Чилэх өвдөлтийг ингээд тоохгүй болтлоо зүөх юм байна гэж ойлголоо. За ингээд 3 дахь уншлага руу орё. Peony Worthy. За тэр хүн таныг юу гэж бодож байна вэ? Юу гэж бодож байна? Mercury. За энэ бол маш ойлгомжтой гарч ирж байна. За энэ хөзөрнөөс бол танд 2. За тэр хүн таны юу гэж бодож байна вэ? Юу гэж бодож байна бэ? За. Тэгэхэд хөзөр унах юм болов яах вэ? Ер нь бол 1-р группийнхантай их төстэй энерги байна. Арай өөр. За. За таныг бол хитрхи их ажилдаа анхаардаг. Хитрхи их одоо тэр амбицтэй өдөр тутмын тэр өөрийн карьер, мөнгө санхүү дээр их анхаарал хитрхи тавиад байд юм уу? Тэгээд бас жоохон зөрүүд юм аа. Өөрийнхоороо их зөрүүдлэх гэдэг. Яагаад гэвэл та өөрөө угаасаа бүгдийг чаддаг учраас, угаасаа бүгдийг өөрөө болгочдөг учраас ч юм уу. Та бол нэг хүмүүсийнхаар яваад байдаг бол хүн биш. Тиймээс жоохон тийм зөрүүд гэж хардсан байна. Таныг тэгээд хөв тавилангаасаа хөв тавилан гэдэг зүйлд жоохон итгэдэггүй. Зөвхөн яг өөрийнхөө рол ингэж явцдаг учраас жоохон хүмүүстэй нэг юм маргалдах хүмүүстэй жоохон таарамж муутай байгаа мó да гэж харж байгаа юм байна ойрд.
Тэгэнгүүт та яг үнэн мөн чанартай болохоор танд нэмэлтээр зөвлөгөө өгсөн байна л да сахиусуудаас нь. Таныг ганцаараа нэг хит зүтгээд дэмий юм шүү. Хэр хол ингэж ганцаараа явах гэсэн юм бэ? Та бол өөрөө ингэж бүр их болгон үе шүү дээ. Одоо энэ бүр хөдөрний ингэж гол хөдөр байхгүй юу? Та бол бүр ингэж энэ дэлхий дээр бусдад хайрыг түгээх гэж ирсэн тэр нэг бүр гол сүнс нь байгаа байхгүй юу? Бүр ингэж дээд бүр ингэж бусад хүмүүсээс бүр маш өндөр хувь заяатай өгөгдөлтэй ингэж энэ хорвоод ирсэн. Та бол бүр юм байгаль ихтэйгээ юм гүн холбоотой маш юм өндөр сүнсний чадамжтай тийм хүн байна. Тань магадгүй ингээд таны эргэн тойронд айгу олон хүмүүс тань руу ингээд асуудлаа ярьдаг ч юм уу те. Тань дээр ингэж ирж хажуудж ийн ингээд байснаар хамгаалагдсан тийм мэдрэмж авдаг. Та бол тийм маш гоё бусдад хайрыг түгээж чадах үед тийм бүх зүйлийн эхлэл байсан тийм маш олон жилийн маш олон төрөл авсан ч гэдэм үү те. Тэгэхээр тийм гайхалтай хүн байна. Тийм байтал та заавал ганцаараа ингэж зүтгээд авах шаардлага юм. Ганцаараа юусоо зүтгээд хэрэггүй. Эхний групп дээр болохоор яг ганцаараа ингэж явснаар амжилтыг бас олж ийсэн байна гэдэг бол таних дээр болохоор ганцаараа зүтгээд авах шаардлагагүй. Та бол угаасаа ингэ бусад энэ гурав болохоор арай өөрөөр уншигдчихсэн баггүй юу? Эхний групп дээр хүлээх хэрэгтэй гэж уншигдчихсэн. Гэхдээ тэр нь болохоор энэ үзэртэй холбогдож орж ирж байсан. Гэхдээ одоо энэ удаад бол таныг болохоор таны гол яг ингээд өвгдөө эцээсээ тусламж авах одоо дээр утга нь энэ ганцаараа зүтгээд авах хэрэггүй гэдэгтэй ингээд холбогдоод ирэхээр ямар болчдөг вэ гэхлээр та бол угаасаа өвгдөө эцээсээ тусламж тэ тэр хүч чадлыг тээж төрсөн байна. Та угаасаа тэр удмынхаа тэр гол авьяас чадварыг авч төрсөн. Тийм том өгөгдөлтэй том хувь заяатай хүн учраас та ганцаараа зүтгээд авах ямар ч шаардлагагүй. За тэгээд та угаасаа өөр лүгээ ингээд эд баялаг те хүсэж байгаа зүйлээ татаж чадах үед тийм мондөг хүн учраас таны ганцаараа ерөөсөө зүтгээд авах шаардлага байхгүй. Та зүгээр л нэг жоох ингээд өвгдөөцөөсөө тусламж хүсээд нэг жоохон өөрийнхөө ингээд хүч чадалд итгээд цаг хугацаанд итгээд те жоохон ингээд 50 байхад бол таны бүх зүйл чи угаасаа танд өөрөөсөө өгөгдмөл угаасаа та эд баялаг элбэг дэлбэг байдлыг дотроо агуулж идэм байна. Тийм учраас ганцаараа битгий зүтгээд бай. Ганцаараа зүтгэх хэрэггүй. Та ингээд өөрийнхөө дотгошоогоо ороод үзье. Танд бол бүр ингээд маш агуу чадал байд юм аа. Та ингээд бодит байдал дээр хэтэрхийх зүтгээд байна. Бодит байдал дээр хэтэрхийх үйлдэл аваад байна. Тэхийн оронтой одоо энэ энерги талаас нь жоохон л ингээд өөрчлөлт хийхэд та бол бүр ингээд хязгааргүй боломжтой болох юм байна гэж хөдрөөс бол зөвлөмж өгч байна. А тэр хүн болохоор таныг юу гэж бодож байгаа вэ гэхлээр яг ингээд хувь тавилангаасаа жоохон ингээд зөрөөдөөсөө учраас хүмүүстэй жоохон ингээд маргалдаад тий жоохон ингээд зөрүүдлээд байгаа тийм байдал байна. Гэхдээ яг үнэндээ бол таныг бол маш ингээд өндөр хувь заяатай яг л ингээд
хувь тавилан айгу гоё хувь тавилантай гэх юм одоо хувь заяа өндөртэй тийм хүн гэж бас хард юм байна яг өдрийг хэлсэнчлэн. Тэгээ таныг юм нөгөө нэг ээж энергитэй тийм бусдыг хайрлж инэрх бусдад хайр түгээдэг бүр ингээд өөрөө та мдэггүй байхдаа бусдыг эмчилж яадаг тийм гоё энергитэй. Тэнгүүд fidelity гэдэг чинь таныг бас ингээд яг жоохон үнэнч жоохон шудраг өөртөө хандахгүй байгаа мó яг ингээд ертөнцийн тэр яг ингээд яг гол үннээс жоохон ингээд хазаагаад жоохон ингээд өөртөө шудрах бус хандаад байгаа гэж бол хард юм байна. Тэгээд таныг болвол үнэхээр өөрийнх нь ингээд шинэ хайр хоёрын хооронд бол бас ийм шинэхэн дурлал үүссэн байна. Тэгээд таныг болвол өөрийнхөө ингээд үнэхээр гайхалтай гоё хайрын нүдээр бас харж байна. Бас их бардам тий маш юм амжилттай тийм бардам гоё хүн гэж хард юм байна. Тэгээд ерөнхийдөө л энэ хүзэрнүүдийг хараад байхад бол таныг их юм эмгтээлэг тий эмгтээлэг гэхдээ юм жоохон олон хүнээс жоохон зүхтаадаг төрлийн хүн юм уу? Уг нь бол бусад хүмүүс тань руу их ингээд уулзалдаа, яайлдаа гэл тэ хүмүүс бол тань руу их татагддаг. Гэхдээ та бол өөрөө жоохон юм зайс хийсэн тийм байдалтай. Гэхдээ та бол өөрийн мэдлгүйгээр бусдад ингээд гоё энергийг цацруулж идэг тийм хүн гэж боддгийм байна. Тэгээд танд бол үнэхээр унаад тусчжээ. Танд бол үнэхээр ингээд сэтгэлээ өгсөн байдалтай байгаа юм байна. За. Хамгийн сүүлийнхээ уншлага руу орцгоё. Би тэгтээ яагаад ч юм ингээд хүмүүс тийштэй нэг ганцхан хүн намайг тэгж ütсэн байхгүй юу? Айгүй их юм ингээд нуушиж ярьж байна. Айгүй их сулуг ашиглаж байна гэд. Тэгээд тэрийг уг нь бол би явахт ингээд тоохгүй байгаа гэж утсан чи яг үнэндээ би бүр амар ингээд сулуг ашиглахгүй байх гэж айгүй хичээдэг болчихжээ. Хүний тэгтээ бас тийм комент бас нөлөөтэй байдаг юм байна. За хамгийн сүүлийн үзэр бол Cosmos. За тэр хүн таныг юу гэж бодож байна? Вэ, яг одоо. Oh my god. Юу гэж бодож байна? Гайхалтай. Яг чи минь сүүлийн уншлах дээр нэг тийм амар өөрийнхөө гоё байгаад байх юм. Occult knowledge. Oh wow. Тэгэлгүй яах вэ? Yeah. Oh wow. Okay. Энэ баг минь
би юм шүү гэдэг. Миний энергитэй аим төстэй энерги гараад ирэх юм. Вау. Харин тийм ямар гоё юм тий. Намайг нөгөө вау гэдгсэн чи энд нэг хөөхөд. Вау гинэ. Оо эндээс яа хүзэр унахгүй байна. Оо за унаад ирсэн. За. Оо ёо Lily of the Valley. Мэдээд исэн юм аа энэ бүр яалтч миний энерги амар төстэй энерги гараад ирчлээ. Чи байж та. Маа энийг өрөө гэж. Чи амар гоё юм болох гэдэг чинь. Ян гоё юм болч байгаа хөөе. Юу болох гээд байна? Нэг л догтлоод шүү. За. За, ийм байдаг юм аа. Оо, яач вэ? За нааш. За, ийм байд юм аа. Тэр хүн таныг юу гэж бодож байна вэ гэхлээр та уг нь бол айгүй тийм зөөлөн сэтгэлтэй гэхдээ та бусдад маш их хайрыг өгдөг учраас зөрүүлээд маш эмзэг. Айгүй амархан гомддог. Тийм. Альва нэгэн зүйлийг өөр дээр айгүй амархан тусгаж авдаг. Тийм. Маш юм цайлган, гинэн цайлган их гоё. Тийм хүүхчиг нэрхтэй учраас маш амархан сэвтгэхэд идэг. Тийм гэж хардсан байна. Таныг бол жоохон нийчко. За тэр жоохон. За Меркури таныг бол маш сүнслэг тийм бусдаас маш юм онцгой хувь тавилантай тийм маш юм сүнслэг талтай их зүйл судалдаг юм бясалгал хийдэг тийм угаасаа ингээд дээд хүчнээс маш их зүйлийг ингээд авдаг. Одоо сахиусан тэнгэрүүд те тэр одоо сансар окторгуугаас тэнгэрээс маш их эрчим хүч авч чаддаг тийм хүчрхий гайхалтай хүн гэж боддtiin байна. Гэхдээ танд нэг жоохон юм суралцах зүйл жоохон дутуу байгаа. Тийм тэрийг ингээд сурчих юм бол таныг бол маш юм мундаг хүн гэж боддtiin байна. Хөзрөөс өгж байгаа зөвлөмж нь болохоор та бол яг зөв зам дээр явж байна. Таны бол энэ гол өгөгдөл нь болохоор таны яг дотор бол маш юм онцгой, үсгэлэнтэй тий маш юм гоё бүтээлч хүн байгаа байхгүй юу? Та бол маш тийм урлагийн мэдрэмжтэй ч гэх юм уу тий. Юмэг ингэж бүтээж бий болгохтой айгу мундаг. Маш юм онцгой, бусдаас юм арай нэг юм өөр. Магадгүй та ингээд харагдах байдал чинь ч гэсэн бусдаас айгүй тийм өрмөц. Энийг тэгэнгүүт анц танд ингээд болохгүй байгаа юм жоохон юм дутагдaltaй зүйл нь юу вэ гэхлээр өөртөө жоохон итгэхгүй байдаг юм уу? Тэгээ та ингээд өөртөө жоохон юм итгэлгүй байгаа зүйлээ ингээд яаж зүгээр болох вэ гэхлээр байгальтайгаа холбогдох. Байгальд гар жоохон өөртөөгөө ингэж холбогдох зүйлүүдийг хий. Тэгээд өөрийнхөө хүч чадлыг ойлгоод өөртөө итгэлтэй бай гэдэг тийм зөвлөмж өдрөөс бол өгч гинэ. Тэр хүн болохоор таныг маш юм манифест бүр амар хийдэг хүн. Үнэхээр манифест хийж чаддаг нэг тийм. Тэгээд цаанаас л юм мэдрэмж нэг тийм юм өрмөц тийм. Тэгтээ ингээд нэг жоохон юм дайчин зан дутагдаад идэг. Жоохон дайчин зан дутагдаад идэг. Тэгтээ бол та ингээд хүссэн бүхний өөрлөгөө татаад ингээд авчдаг бараг л нэг тийм
magician шиг тийм. Энэ картны утга бол ерөнхийдөө бол magicianтэй бол маш утга дүүцнэ. Тэгээ та бол үнэхээр бусдыг өөрлөгөө татах магнетик чадвартай, бусдад хайрыг түгээдэг. Devotion. Яг хэрэгтэй юм аа барьж ирсэн. Oh my god. Тэгэнгүүт энэ доошоо харж ирж байгаа гэхлээр та болвол ингээд жоохон буруу хүмүүсийг өөрлөгөө татах гад байдаг хаяа. Жоохон токсик хүмүүс танд ингээд дурлах гад байдаг. Тийм тал үед юм байна. Та ингээд айгуу тийм ийм нууцлаг тэгээ дээр нь ингээд хүмүүсийг айгуу ингээд өөртөө татах юм чадвартай тийм магнетик болохоор ингээд тань руу ингээд сайн ч мууч баг ингээд муу хүмүүс айгуу ингээд тань руу их татагдаад байдаг нэг тийм байдал байд юм. Тэрийг чинь тэр хүн бол олоод харчиж энэ хүн рүү ингээд айгуу олон хүн ингээд энэ хүнийг крашлт юм байна да. Тэр нь бол ингээд жоохон хоёрын ингээд хооронд жоохон ингээд нэг юм хэцүү байдал үүсэх гээд байдаг нэг тийм жоохон сөрөг утгаар нь тэгэж боддсон юм байна. Эрэг утгаараа бол таныг бол үнэхээр бусдад ингээд гоё энергийг түгээх үнэхээр нэг тийм магнетик бусдыг өөрлөгөөд нь соронц мэт татаж чадхаар тий бусдыг ингээд ямар нэг юм далд юм өвдөстэй тэгэж боддсон юм байна. Тийм хүссэн зүйлээ ингээд өөрлөгөө ингээд татаад ингээд авчих чадaltaй манифест маш сайн хийдэг учраас таныг бол нэг жоохон ингээд үйлдэл хийгээд жоохон ингээд суралцаад нэг юм жоохон юм дайчин байхад бол бүр ингээд амар мундаг хүн болно гэж боддог. Тэгэд гол нь таныг бол маш юм өвөрмөц онцгой гаднах талаасаа ч гэсэндээ та ингээд нэг тийм байдаг л нэг юм царайтай биш нэг тийм өвөрмөц стил имиж хувьд ч гэсэндээ тэ нэг юм маш юм гоё тончтой тийм давс хуужрын тааруулсан юм гоё мэдрэмжтэй хувцалдаг. Тийм өөрийгөө авч явж байгаа байдал чинь хүртэл юм бусдын харааг булаахаар ингээ анхаарлыг татах үед тийм гэж бол боддtiin байна. За тэгэнгүүтээ танд бол үнэхээр ингээ татагдахын хувьд бол татагдсан. Гэтэ бол жоох ингээд зайгаа барьж жоох ингээд ажилсан байдалтай. Таныг айгүй олон хүн ингээд тань руу их татагдаад идэг. Тантай ингээд гадуур явхаар ч юм уу те эсвэл бол таныг ингээд холоос ажиглахлаар ингээд хүмүүс тань руу айгүй харж байгааг нь мэдэрдэг. Хүмүүс таныг ингээд сонирхож байгааг ер нь бол тэр хүн мэдэрдэг учраас нэг жоох юм имэйлтэй байдалтай жоох юм зай барьсан байдалтай байгаа мэнэ. За ингээд өнөөдрийн уншлагыг ингээд өндөрлөё. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Тэгээд хувийн уншлага авмаар байвал тэгээд холбогдоорой. Надаас айгүй олон хүн хувийн уншлага аваад байгаа учраас яалтчгүй би ингээ үнийн хувьд жоохон нэмсэн байгаа. Тэгэхгүй бол бас би чинь бас хүн шүү дээ. Чи бас айгүй их цаг завыг зарцуулж байгаа учраас баг зэргийн үнийн нэмсэн байдалтай байгаамаа. Тэгээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Өнөөдөр бол бас л хүзэрнүүд их сонирхолтой байдлаар гарч ирлээ. Тэгээд дараа дахин уулзтлаа. Түр баяртай. Намайг хэрвээ дэмжмээр байвал те дараагийн бичлэг бас ингээд хийгээсэ гэж бас дэмжихийг хүсчээвэл гоё комент бичээрэй. Комент дээр ингээд яг аль группийг сонгосон тэгээд танд ямар хөө мэдрэмж төрсөн гэдэг гоё дэлгэрэнгүй ингээ гоё нээлттэй ярилцж болно шүү. Би бол комментэд маш гоё хариу өгдөг байгаа. Чин сэтгэлээс хүмүүстэй бас ярилцах дуртай байгаа. Бас айгүй сониуч хүн байдаг байгаа. За тэгээд өөрийнхөө нөхцөл байдал тааруулаад гоё юу мэдэрснийг комент хэсэгт бичээрэй. Баяртай.